Сайн байцгаана уу? Бурхны хүү Баярбаатар байна. За энэ манай монголчтэй дээрээ суудлаа болохгүй, доороо гүйдлээ болохгүй гэж дээ. Чадaltaй нэг нэ дээрээсээ ч хавчаад, доороосоо ч хавчаад ингээ хоёр талаасаа нийлж хавчаад өөдлөхгүй ажил хийдэг хүнээ доош нь дарчдаг. Энэ хідэн галзууслалтай юмнууд ингээд төрөөш, монголоорч, улс үндэстнэр ингээ тоглож ийгэр. Энэ одоо оройн 7 цагт эхэлдэг 3-ын даваа гэж одоо ямар юм бэ? Нар жаргасан 3-ын даваагаа ихлээ сууж идэв. Тэгээ дээр нь усан борооноос яана. Энэ нээлтийн хөтөлбөрийнхөө цаг маг элдв ханга юм хүмийг юу яадаг юм уу? Өртчилж тооцож барьдаг юм уу? Тэр 13-нд морины ямар нэгэн фестивал ч гинөө болох гэж байгаа гэж чинь тэр мөрнийгаа өртчилж тооцож барьдаг юм уу? Ядтаа нэг сарын өмнөж байдаг юм уу? Боли 14 хоногийн өмнө энэ тэр тооцоо моцоогоо гаргаад тэгээ барилдаа ингэж тэгж хийгээ зохион байгуулдаг юм уу? Үнэн бүтэхгүй гарууд юм. Баяр наадмарч болтгоо нэг дугаа өнгөрч хэрүүл хийгээд явах уу гэдэг хэлээр л ингэ. Өөр нэг зүйл үнэн төвхтэй нэр өдөж байгаа юм шиг тий өдөөд идэв юм уу яадаг. Энэ номтой хоёр бол ямар ч ажил хийх чадваргүй хүн байна. Би одоо урд нь нэг ямар юм нийчүүлээ нэг юмны сайд байсан. Тэр миний би мэдчихгүй амьдралын төлөө зүтгэж исэн болохоор анзаараачгүй. Одоо анх удаа л энэ олны анхаарал өртөж шиг нэг шадар сайд болно гэсэн юм лээ. Энэ бол ганц наадмын барилдаан зохион байгуулж чадахгүй байгаа. Цагийн наан цаана зохицуулж чадахгүй байгаа. Маргаашнаас эхлүүлээд нэг барилдуулсан чи яадаг юм бүхэн өргөнд 512 хүн бүх 1024 бүх энэ төр барилдуулал хийдэг юм л шүү дээ. Тэгжих чи энэ том талбай дээр маргааш шахаал өглөө босгол 3-ын даваагийн эхлүүлээд барилдуулчихлаа биз. Ямар ч тийм менежмент байхгүй нэрээ. Үнэхээр ямар ч чадваргүй хүн байна номтой хоёр бол. Тэгээ иймэрхүү одоо номтой хоёр чи энэ манай баячуудын хүмүүс гэж байгаа шүү дээ тийм ээ. Нялх сингэмүүд дотроос хамгийн антен гэж байгаа шүү дээ. Үлдсэн дандаа хард амгич элдэн хангаа их яваалаа галзууслаад болцсон гэсэн шүү дээ. Гайгүй нь улс төрт яваад байгаа юм гэсэн. Тэр гайгуунууд дотроос гайгүй гээд сонгогдоод энэ шадар сайд болж байгаа юм гэсэн шүү дээ. Яана Монголын ирээд үнэхээр бүрхэг байна. Тэгээ одоо энэ 3-ын одоо ингээд 7-8 цагийн үед ингээд 3-ын даваа эхлэн зайлвал за яг хоо тэр авраг арслангууд ч бол яг хоо тэгээд найрах нь найраад хэвтүүлээд ингэсгээд тэгээд явчихдаг юм байж гэртээ арай сайхан унтчихдаг юм байж гэж бодоход энэ сайхан барилдах гэж байгаа дороос үзэж байгаа тийм ээ цол авах гэж байгаа цолоо ахиулах гэж байгаа энэ сайхан залуучууд аймгийн арслангууд улсын шинхэн начин харцагууд тийм ээ эдгээр одоо тэгээд энэ 11 12 хүртэл хөрхий чавс энэ усан бороо зогсох нь шүү дээ. Тэгээд энэ усан борооноос энэ төгжрөл донд харин зайлвал тэгээ өнөөш нь баг унтахгүй тэгээд маргааш өглөө хар үрээр босоод хөрхий зайл дахиад барилдах нь шүү дээ. Тэгэхээр чи яаж амжилт гаргах юм бэ? Тийм үстэй. Ингээл энэ сайхан залуучуудын бүтэн жилийн хөдөлмөрийг ингээл хохироож штт. Яана. Үнэхээр нэрээстэй. Хэлэх үг алга нэр. Тэгэл ингээл хилдэг юм нь байгалийн давгдшгүй хүчин зүйл байсан. Ерөөсө тийм учраас л аргагүй өрхөнд ерөөсө яг ч арга байгаагүй. Гэхдээ тэгэл энэ үнэхээр л тийм яг ч арга байдаггүй байсан болвол энэ дэлхийн улсууд яаж тэр Арабын тэр 50 градусын халуун малуун элдв хангаан тэр амар хүүтэн мүтэнд тэмцээн уралдаан олимпик зохион байгуулад янзын сайхан хийгээд байгаа. Тэгэл ерөөсөө ямар ч ажил хийж чадахгүй. Тэгэл ажил хийж чадахгүй болохоор ерөөсөө ямар ч давгдшгүй хүчин зүйл байсан. Тийм учраас л ингээл ерөөсөө болсонгүй гэл саяхан бас нэг тийм яриа зогсож байсан бид нар мэдчихэж байгаа тийм ээ. Үнэхээр нэрээ хэлэх үг алгаа бид та.